Эрхэм хүндэт миний хайртай үзэгчтэй. Би та нараас 10 хүнийг рандомор сонгоод Японд очиж надтай хамт спин житсүү болон банкай хамт сурах юу болно. За бодлоо. Сайн байцгаана уу guys. Өнөөдөр миний ярих ханий бол элитүүдийн сургууль гэх psychological dark chill батчааргүй нэгэн амар сонирхолтой анимыг ярихаар ухаж судлахад бэлэн болсон байна. Энэ сургууль бол зөвхөн хүч чадал, авьяас чадвараас илүүтэйгээр сэтгэл хөдлөлгүйгээр дүрмийг үг дугуугаар дагаж мөрддөг хүмүүсийг илүү дүнждэг. Хүн бүрийн шударгаарын тоглоомыг тоглож эхэлдэгч дүрмийг үнэхээр ойлгож чадсан хүн л ялах боломжтой. Энэ бол зүгээр ч нэг сургууль биш. Энэ бол тулааны талбар. Хамгийн ухаалаг амьд үлдэх боломжтой өршөөлгүй өсөлтөн. Энэ тоглоомыг хэн ялах вэ? Ийхүү Японд хичээлийн шинжил эхэлжээ. Хүүхэд болгон хичээл рүүгээ яаран догдолсоор явж байна уу даа гэтэл үгүй л дээ хүмүүс бүгдээрээ л доошоо харчихсан нэг л их төлөв царай гаргасан унжээсэн юмнууд. Манай гол дүрч гэсэн нэг ялгаа байхгүй цонхроо харан гүн бодол давтаастай. Игсэн нэгэн сайхан сэтгэлтэй хөөхөө охин нэгэн залуугаас настай хүнд суудал тавьж өгнө үү хэмээн ийдгээр асуулаа. Нөгөө залууч үгүй л гэж байна. Яагаад гэвэл нэгдүгürt надад тийм хууль байхгүй. Хоёрдугаарт би бусад зогсох юм бол илүү их энерги үрэх болно. Би яагаад өөртөө ашиггүй зүйл хийнэ гэж. Гуравдугаарт яагаад зөвхөн надаас асуугаад байгаа юм. Цаан чин суудал тавиад өгөхөөр зөндөл хүмүүс биш шүү дээ гэж хэлдэг. Ер нь л настанд суудал тавиад өгчих сонирхолтой хүн байсангүй. Манай гол дүр тэгэл ингэж боддог л доо. Өрсөлдөөнд амгалсан энэ нийгэмд шудраг ёс тэгш байдал гэдэг зүйл угаасаа байх боломжгүй. Учир нь хүмүүс өөрсдийнхөө хувийн эрх ашигаал боддог шүү дээ. Одоо жишээлбэл энэ настанд суудал тавьж өгөхгүй байна гэдэг чинь өөрсдийнхөө л тав тухайг хангах гэж настанд суудал тавьж өгөхгүй байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл улс төрчид мөнгө авилга авдаг тийм үү? Тэр бол нийтийн эрх ашигыг хойш тавьж өөрсдийнхөө хувийн эрх ашигыг л бодож тэр мөнгийг авч байгаа. Та нар Squid Game мэднэ үстэй тий? Тэрнийг эхний анги дээр нэг зарим гарууд өөрсдийгөө бодоод өрсөлдөгчдөө цөөрүүлэхийн тулд ингээд хүмүүсийг албаар ингээ алаад байсан шүү дээ. Тэр чинь бол өөрсдийгөө хувиал бодоод байгаа байхгүй юу? Нэгэнсэндээ шудраг ёс суртахуун гэдэг зүйл бол ideal хуурамч зүйл. Хүмүүс зөвхөн өөрсдийгөө л боддог. Энэ бол гарцаагүй үнэн зүйл юм аа. Манай гол дүрийн залуу маань яг ингэж хэлдэг. Зяз арай л далига авчих шиг боллоо. Манай гол дүрийн залуу маань тэгээд автобуснасаа буугаад шинэ сургуультай ирлээ. Тэгсэн чинь юу вэ? Энэ сургууль чинь бүр засгийн газрын бүр ингээд advanced агсан төвшний бүр ахлах сургууль юм бэ. Их газраас тусгаарлагдсан ингээд тусдаа арал дээр байдаг. Бүх юм л хөгжсөн их л амар сургууль юм шиг байгаа. Ирээдүйн эх орноо хөгжүүлэх зорилготой сууд эрдэмтдийг бүтээх юм шиг байгаа. Би тэгээ жинхэнэ амьдралаар хайж үзсэн л дээ ийм ахлах сургууль байд юм болов Японд тэгээд. Тэгсэн чи байдгүй юм байлээ. Яг юм нэг зарим нэг их сургууль болон нэг цэргийн академиуд ингээд арал дээр тусгаарлагдчих байдаг юм байна лээ л дээ. Тэгээ шинээр илссэн сурагчтай хандаж сурагчдын зөвлөлийн дарга гэж Хорикита Манабу гэдэг гай хідэн үг хэлээд байгаа л та. Манай сургууль бол хамгийн бэст нь би та нартай ажлын диплом зэрэг интервал амлаж чадна матна л гэдэг. Нөгөөдөл нь тоож байгаа чин жалга. Дараа нь манай хүн ангид орж ирээ сууж исэн чинь нэг ногоо өстэй залуу гарч ирсэн ээ. Бүгдээрээ багш нар ирээгүй байгаа юм чинь өөрсдөө танилцуулаад эхэлцгээч. Нөгөөдөл нь тгий л гэж явж. Мань ногоо өстэйгээ амар нэг тийм санаачлах сайтай хүмүүсийг уриалж чаддаг. Ер нь ангийн дарга болох шинжтэй хүн байна. Тэгээд нэрийг нь болохоор Yosuke гэдэг. Тэгээд дараагийн хүн болохоор Kushida гэж шар үстэй охин байгаа. Харж байгаачлан айгүй өхөөрдөм, позитив, эерэг, тэгээд нийтэж гэдэг өөрөө хэлэхтэй болохоор ингээд би та нартай нэг бүрчлэн найз болохыг ингээд зорилгоо олгож байгаа гэж хэлдэг. Нөгөөдөл нь ч тэгээ ойрлоод "Пүү Kushida-сан би чиний пэш шүү ээж намайг ашиглаа. Миний найз охин болооч" гэж солиорч өгч байгаа юм чи. Нэмэх авра 10,000 гэдэг л охин байгаа юм да. Тэгээ манай хүн ингээ бодож байгаа. За би өөрийгөө яаж танилцуулах вэ вэ? Амар ирчүүчтэй танилцуулвал тэнийг харагдах байх та. Бас амар царай гаргачихэр бас амар тэнийг харагдах байх та. Яад юм билээ вэ? Би чинь нэг онцгороод ах юм байхгүй гэд бодоо үйжсэн чинь өөрийнх нь хэлж болчдөг. Тэгээ яг манай хүн босод зогсон гоо та Аяна Кочи Кёто дэс. Ёрошку гэд товчхон танилцуулчихдаг. Нөгөөдөл нь ч тэгээл дуртайч дургуйч биш нэг алга ташдаг. Хасах авра 10,000. Удалгүйч тэдний багш нь гаднаас ороод ирдэг. Умай тачи өрөөсэй л гэж байгаа юм чинь. Багшийн нэрийг Чипасир За Чапа багш гэж дуудчихд юм уу яа. Ман Чипа багш маань Аяна Кожигийн ангийг 3 жилийн турш төгсөлтөнд дааж авч байгаагаа хэлдэг. Мөн сурагчид 3 жилийн хугацаанд энэ арлаас юусоо явахгүй ба энд оюутны дотор байранд амьдрах болно.
Гадаад ертөнцөөс авах шаардлагатай бүх хоол, хүнс, entertainment, караоке, усан бассейн бүх зүйл энэ арал дотор байгаа. Та нарт сар болгоны эхний өдөр 100,000 йен дансанд чинь хийх болно. Түүгээрээ амьдарцгаа гэдэг. 100,000 йен чинь юу вэ? 2 сая төгрөг юм биш үү? Айна Кожи маань тэгээ гайхаж байгаа юм л та. Чи одоо юу вэ? Ийм олон сурагчдад 2 сая төгрөг сар болгон өгнө гэхэр ч одоо тэлийд юм байгаа сте. Энэ засгийн газар тийм өгөөмөр хандаад байна уу? Эсвэл цаагаараа 70 цанаа агуулад байна уу? Сэвтэл юм гэ бодоо явжсэн чинь хажууд нь суудаг Сүзүнэ гэд нэг охин байж идэг. Жаахан муухай аштай юм аа. Юугаар арсан аль шүү гэж авдیں۔ Мань Сүзүнэ өөртөө хитрхи хямдах юм аваад ахарна. Айна Кожи чи жаах үнэтэй юм авч болно штэ. Чамд зөндөл мөнгө байгаа сте гэсэн чинь үгүй гэж зөрүүдлээд идэв. Тэгээд цаашаа харсан чинь бүр үнгүй юм хүртэл зарж идэг шүү. Энэ сургууль өдөөд байна уу айл эсвэл ийм өгөөмөрл юм байх та гэдэг бодоо байжсэн чинь хажууд нь нөгөө нэг улаан устай ангийнхан залуу 3 дээд ангийнхаа ах нартайгаа ингээд зодон үсгээд хэрүүлээгээд байгаа болтой. Дамөр фузукарна ярокега каката кой тэмэ кагуа широ утта бас зоо гэж сэлэрч өгч байгаа юм чи. Нөгөө гуравч заац чамтай зодтолтож доош ороод яа дээ. Наана нохоо шиг хуцаад байж игээд орхиод яваад өгдөг. Нөгөө улаан аст нь синдүүлсэндээ уурлаад хогийн савыг нөшөглөөд яваад өгдөг. Айна Кожи тэгсэн чинь нэг камер олоод арцнаа. За да энэ ч бас камерын дээр ингэж болохгүй тэгээд хогийн савыг янзлаа тавьчихдаг. Дараагийн өдрөн ч боллоо хүүхдүүд бүгдээрээ л бие биендээ уулзгаацсан, найзууд болцгооцсон. Хоолны цагаараа энэ тентхийн сонирхчингээр айл аз жаргалтай байж хад манай Сүзүнэ Айна Кожи хоёр л хоолоо ганцаараа идээл цожиг царилчаад найзгүй сууж байдаг. Сүзүнэ Айна Кожи өдөөл чич найзтай болж чадахгүй арчаагаар амьсгаа юм даа. Айна Кожи чи ч гэсэн найзгүй байгаа юм шүү гэсэн чинь би чамаас ялгаатай найзтай болохыг зүгээр хүсэхгүй байна. Би ганцаараа байхад гэлүүд үздэг гэдэг. Айна Кожи чи энэ ядрын ааштай юм те. За хэрээнийхээ харийг гайх нь хичээр энтэй ч юу ярих уу гэж бодоод гоо анзорж пиршки идэхэд явжсэн чинь Күшидэ сая яриад өө Айна Кожи гэж дууддаг. Йоо тайвшир охин минь тайвш. Өө яаж нэ тайвшир жаахан зайтай байж л та чи нэг. Мань Күшидээс Айна Кожиг Сүзүнэтэй найз болоход нь туслаад өгөөч гинэ. Сүзүнэтэй Күшидээс найз болох гэсэн чинь ядрын яшгаарга найз болоогүй юм байна л да. Тэгээд Айна Кожиг гүйж байгаадаа Сүзүнэтэй ойртох гэдэг юм нэ. Тэгээд яг уу Айна Кожи маань Күшидагийн эмэгтэй хүний 13 мэгтэн яаж чадахгүй за тэг яа л гэж байгаа юм. Тэгээд төлөвлөгөө ёсоор хичээл таарсны дараа Айна Кожи Сүзүнэг ятгаад кафед авчиж чаддаг. Тэгжих та бас хоёулаа ер нь хосууд болчихвол гоё харагдах юм шүү гэсэн чинь баг нүдэрээ зоддох нэ. Тэгэл нөгөө Күшидэ чинь хүрээд ирдэг. Стол нөгөө нь юу ч мэдээгүй юм шиг жүжиглж агаад өө та нар энд кафед байсан юм уу? Би ч гэсэн бас энэгээр ганцаараа явж байгаа л та нартай таарчлаа гэж худлаа ярьжсэн чинь нөгөө Сүзүнэ та нар надаар яах гээд байгаа юм? Би та нарыг анзаараагүй гэж утсан уу? Та нар намайг албаар ингэж хувил дантай энд авчраа үстэй. Гэдэг муухай аашлаад эхэлтий. Йоо. Зүгээр л найзад болох гэсэн л ордлого шүү дээ. Сүзүнэ. Нөгөө нэг кафенд орж ирэхэд нөө энэ ширээнд өмнө сууж исэн хоёр охин манай ангийн охин байсан юм байна л та. Тэгээ хэдхэн минут болоод босоод явчих нь чиж юу яах вэ? Тэгээ сэжиг авчиж л дээ. Зүзүүний тэгээ Күшидээр харснаа намайг бити дагаад би зүгээр ганцаараа баймаар байна. Ядаргаатай амтан минь гэд яваад өгчтэй. Тэгээд энэ явдлаас хойш бүхэл үд нь 1 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүүхдүүд бүгдээрээ л мөнгөө ёстой хайр гамгүй цацаж хайсан хэрэгтэй хэрэггүй юм аваад хувцс хунар тоглоомч гэж их шиг тэгснэ хичээлээ чихгүй даалгавраа чихгүй хичээл дээр юм ярих унтах таслах хоцорж ирэх гээл юу ч ярих вдэ нэрээ. Тэгээд 5 сарын 1-нд ч боллоо. Тэгээд дараагийн орж ирэх ёстой 100,000 йен ягаад ч юм сурагч нарын дансанд нь орж ирээгүй байдаг. Тэгээд манийд чинь гайхаж байгаа. Ой багшаа энэ мөнгө орж ирээгүй байх юм гэж багшаасаа асуусан чинь нөгөө Чабара багш чинь зэвүүн царай гаргаснаа. Өө мө эргүү малнаа би та нарт хэлсэн штэ. Энэ сургууль сурагчдыг хичээл зүтгэл хандлагаар нь үнэлт юм аа. Юу ч л та нарт хүн зөв зүгээр 100,000 йенд өгснөө. Юу ч хийхгүй байлгаад идэв. Сургууль та нарыг энэ сар хог шаар гэж үнэлсэн. Яагаад гэвэл та нар ямар ч хичээл зүтгэл ахис дэвшил гаргаагүй. Тийм болохоор энэ сарын орж ирэх ёстой мөнгө чинь тэг йен гэж хэлдэг. За ерөнхийдөө бол ойлгосон шүү guys. Яг юу ойлгосон бэ гэхээр энэ сургуульд S гэдэг систем үйлчилдэг. Энэ систем нь яадаг вэ гэхээр A, B, C, D гэсэн энэ дөрвөн ангийг ингээд шатлсан тогтолцоог ингээд хариуцдаг. A анги нь хамгийн сайн гэж утгатай тэгээд түүнээсээ доошлох тусмаа муу гэсэн үг. Мань хэд бүрийн D анги буюу хамгийн сугна байгаа юм байна л да одоогоор. Яагаад хамгийн сугна байгаа вэ гэхээр бид нар сая ойлгомжтой сая ямар ч хичээл зүтгэл гаргаагүй шалгалтын дээрээс ч сайн оноо аваагүй ер нь муу яваад байгаа. Тэгээд харж байгаачлан хэрвээ ингээ муу оноотой яваад ах юм бол ерөөсөө мөнгө авахгүй. Тэгээ мөнгө авахгүй байгаад харж одоо тэгээ үлбэрөө төхөлтэй нь штэ тийм эстэй guys.
оноог нь авахын тулд ерөөсөө л тэр ангид байгаа хүүхэд болгоны ингээд итвэх оролцоо нөлөө бол амар чухал. Түүнээс нь шалтгаалаад ангийн оноо дээшлэх үү эсвэл буурах уу гэдгийг шийдэгддэг. Тэгээд оноогоороо тэгээд дээр байгаа ангиа тэргүүлж чадах юм бол тэгээд дээшээгээ ахаад CDB A гэсэн анги болж дэвших боломжтой. Тэгээд Аяна Кожи Сүзүнэ хоёр ярилцж байгаа юм. Энэ ангийг А анги болохгүй бол хэрвээ D анги дээр байгаа л ах юм бол хэдүүлээ бид нар мөнгө авахгүй юм байна. Нэгдүгээрт, за хоёрдугаарт сургуулаа муу төгснөх суутах шүү дээ. Тэгэхээр сургуулаа муу төгсчхөр ирээдүйд ажлын байран дээр гараад ямар ч ажлын байр олдохгүй, боломж бололцоож байхгүй, ер нь хэцүү болно. Та нар мэдэн дээ Японы нийгэм бүрээс амар хэцүү байдэн шүү дээ тэр ажлын байрны өрсөлдөөн гэж. Яа. Тэгэхээр ерөнхийдөө бол ойрын зорилго бол ойлгомжтой. Ерөөсөө л энэ D ангийг жаахан төгшин ахиулах хэрэгтэй. C юм уу B анги болох хэрэгтэй байна. Тэгээд дараа нь Сүзүнэ Аяна Кожид амар үнэтэй хоол авч өгдөг. За эн чинь яагаад надад долгоноод эхлэвэ гэд Аяна Кожи бодсон чинь харин ийм байсан юм байна. Нөгөө манай ангийн улаан өстэй нөхрийн чинь Сүдо гэдэм байх. Тэгээд тэрнтэй хамт нэг хоёр найз нэгэд нэг хулиган байдаг. Тэр гурвыг ингээ хичээлийн давтлага өгөхгүй бол ингээ ангийн оноо хойш нь зулгаагаад байна. Шалгалтан дээр муу аваад байна. Тийм болохоор би ингээ хичээлийн давтлага өгөх гэж байгаа. Чи тэгээд тэр гурвыг яаж хийж яагаад ятгаад миний давтлаганд ирүүлээд их гэдэг. Тэгэл Аяна Кожи за ингээл долгоноод байсан юм шүү дээ. За одоо яа ийхүү гэл тэгэл зөвшөөрдөг. Оо бас өөрийнхөө дугаарыг үлдээчлээ. Ингээд Аяна Кожи маань хөрхөн баярлаад байгаа мó яагаад байгаа юм. Ахлах сургуульдаа миний анхны эмэгтэй хүний дугаар хичээж явах шиг. Тэгээ нөгөө гуравч нь хичээлийн давтлага гэхэр ч одоо яаж дуртай байх вэ? Манай Аяна Кожид бүгдээрээ л үгүй гэж хэлдэг. Сүдөө нь бүр заамдаж аваад зодох гээд байгаад идэх шнаас. Тэгэхээр нэр хүний аргыг олохдоо сайн нөгөө Кушида найзыгаа дуудаж байгаа юм чинь. Нөгөө Кушидагаар яриулсан чинь нөгөө гурван зүгээр шууд дорн зөвшөөрчдөг юм сте. Үстэ гэрлийн урдаар зөвшөөрчдөг биш харин. Йоо, Кушидач яалтчгүй авроотой охин л доо. Тэгэл маргааш нөгөө хичээлийнхаа давтлагыг нөгөө гуравт ороо байжсэн чинь нөгөө Сүзүнэ чинь их зантай юмтай амар ёдрын яаш гаргаад чи ийм ганц ийм амархан тэгштгэлийн систем бодож чадахгүй үлийг ээж явж исэн бэ. Чи зүгээр хөөе хог дээр үсрэх юм байна заа юу. Юун тэр Леброн Джеймс тэр сакс тоглох моглоо зүгээр март гэртээ хайрч унт гэж хэлжтэй. Нөгөө Сүдөн бантаад тэгээ Сүзүнэг заамдаж авснаа. За бойл ийм клуб гэж юу байсан. Би л боллоо явлаа гэд яваад өгчтэй. Нөгөө хоёр найз нь ч гэсэн за бид хоёр ч гэсэн боллоо энэ Сүзүнэ чи их ядаргаатай юм тийм аа. Бүр бүгдээрээ яваад өгчдөг шүү. Нөгөө Сүзүнээс ядж байгаа дахиад Кушидагаа гомдоогоо наачтیں۔ Тэгээ guys та нар Сүдөө шиг биш бол энэ тэгштгэлийн системийг бодоорой заяа. Энэ их амархан тэгштгэлийн систем. Бичлэгээ зогсоож байгаад бодоорой. Хариулт нь Y нь 2, X нь 5 байлаа. За баяр үргээ гэх тоххой. Тэгээд шүнжүүлсэн байна. Тэгээд Аяна Кожи нэг энержи дринк авч уучи даа гэж явж исэн чинь цаашаа харсан чинь юу вэ? Нөгөө Сүзүнэ чинь нэг эрэгтэй хүнтэй яриад идэх шүү. Тэгсэн чинь тэр эрэгтэй хүн сурагчдын зөвлөлийн дарга байдیں۔ Адилхан 20 кг овогтой ах トゥ ус үйсэн юм шүү дээ нөө хоёр чинь бүр. Сүзүнэ бүр ахыхаа хажууд гөлөг болчтой юм байна. Нөгөө нэг их зам маань бүр алга болсон байдаг шүү. Тэгээ сүүл рүүгээ юу болоод байна сүүл рүүгээ. Ах нь Сүзүнэгээ энэ сургуулаас яг одоо яв чамд энэ газар бол чиний байх газар биш гээл тэгээд байгаа болтой. Нөгөө бүр хайш бүр зодох гээд эхэллээ шүү. Тэгэхээр нөгөө Аяна Кожиг үүсчихэд нөгөө гарыг нь болиулдаг л да. Тэгсэн чинь үгийн зүрхгүй шууд зодтолтод эхэлтий нөгөө тэх нь. Манай Аяна Кожи ч бүр зодтолт юм юм ирстэй амар бултаж наагаад. Тэгээ нөгөө сурагчдын зөвлөлийн дараа чинь гайхаж байгаа хгүй. Чи хаанхын бөмбөрцгийн ярих чинь бэ хөө. Биш ээ. Чи чинь хаанхын ингэж зодтолдог хулиган бэ хөө гэж авдیں۔ Ман чинь нарийн төгөлдөр хуура уран бүчлэгт явдیں штеп. Өчигд наа чи ямар хамаа. За тэр чи яах вэ? Чи нөгөө бүх шалгалтын дээр яг тааруулсан юм шиг 50 оноо авдаг сурагч мөн үү? Чи яг юу төлөвлөд байгаа хүн бэ гэж асуудаг. Тэгэхээр Аяна Кожи зүгээр тохиолдол байсан юм аа л гэдэг. Нөгөө нүдийшэлтээр чи хавьяаста хулиган байна шүү те. Чамтай дараа уулзнаа хөөгээд яваад өгдөг. Ингээд шалгалтын 7 хоног дууссаны дараа маш эртгмээргүй дүн гаргасан нь бүх сурагчид сайн оноо авсан байжээ. Өндөр оноо авсан байна гэж. Яг яаж ингэж өндөр оноо авчваа гэсэн чинь шалгалтын өдрөөс 2 хоногийн өмнө Аяна Кожи Кушида-сан 2 дээд ангийнхаа ахаас шалгалтын өмнөх оны шалгалтын материалуудыг худалдаж авсан байдیں۔ Нэг ёсондоо гахуулцсан л байна л да. Тэгээ шалгалтын өдрөөс өмнөх өдөр Кушида-сан ангийнхандаа бүгдэнд нь өмнөх оны шалгалтын материалуудыг тараагаад өгч. Ерөнхийдөө өмнөх оны шалгалтын материал ямар хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг өмнөх оны шалгалтын материалтай ер нь төсдөөрхүү асуултууд ер нь ирж таарна гэх юм уу? Тэгэл хүүхдүүд өмнөх оны асуултуудын материалыг ажиллаад шалгалтын дээр сайн гарч ирсэн энэ байж. Тэгээд эцэст нь Аяна Кожи энэ бүхнийг өөрийгөө хийсэн гэдгээ нуухын тулд Кушидаг энэ бүхнийг хийсэн гэдэг хамаг нэр төрийг өгсөн байж. Нөгөөдүүл нь Кушида чи бидний авралын сахиусан тэнгэр шүү гэлээ амар гой баярлсан сууж исэн чинь
Чибара багш Сүдог хөөхөр болоо начдээ. Яагаад гэсэн чинь Сүдөө англи хэлнийхээ оноон дээр 39 оноо аваад яг нэг оноо дутчихж л тэнцэхэд 40 оноогоор тэнцэх хэрэгтэй байсан юм байна. Тэгэл нөө Сүдөө чинь царай марыг нь харалтай бүрст. Одоо би яана гэд бүрст пингвин шиг зэрэг талцсан байна сте. Айна Гожи тэр нь бодсон юм байсан л та. Тэрээр Чибара багшийг гараа явсныхан дараа араас нь очоод нэг юм хэлдэг. Мань Айна Гожи Чибара багш дээр очоод Чибара багшаас Сүдөөгийн дутсан нэг оноог нь худалдаж авъя гэдэг. Нэг өсөндөө гахуулдах юм уу да. Яагаад худалдаж авах боломжтой гэж Айна Гожи бодсон гэж guys. Яагаад гэвэл энэ удсан дээр байгаа йенээр ер нь энэ сургууль дотор байгаа юуг л бол юугч авч болно гэсэн дүрмтэй байсан болохоор энэ нэг өсөндөө авилга биш яг үүндээ дүрмийн нэг хэсэг л байхгүй юу. Гэхдээ Чибара багш нэг оноог зарахын тулд 100 мянган йен хэрэг болно гэдээ. Тэгсэн чинь манай Айна Гожи 60 мянган йен гэж таарад дутаа наачдیں۔ Одоо яах вэ гэж хэлсэн чинь харин Сүзүнэ гарч ирээд өөрийнхөө бас нэг хідэн йенийг нэмэрлээ. Тэгээд Чибара багшаас Сүдөөгийн дутсан нэг оноог нь худалдаж авч өгч чаддаг. Ингээд Сүдөөгөө сургуулаас хөөгдөх эрсдлээс зайлсхийж чадж байгаа юм. Тэгээд энэ хэсгээс би нэг зүйл ойлголоо л доо. Тэр нь энэ нийгэм, шударга ёс суртахуун, хууль дүрм гэдэг зүйлс бүгдээрээ үнэн биш, төгс биш. Бодит амьдрал дээр ингээд хүмүүс чинь хоорондоо эрсдээс ялгаатай байдаг. Нөгөө өссөн орчинч тэр зан аашийн хувьдч тэр ухаантай, ухаангүй, сул дорой, хүчтэй гэл олон талын ялгаатай байдлуудаас болоод хууль дүрм журм гэдэг зүйл хүн болгонд ижил тэгш хүртээмжтэйгээр ашигтайгаараа ингээд үйлчилж чадна гэж бол байхгүй. Одоо та нарт ойлгохтойр нэг жишээ татаж ярил л да. Сая бичлэгний ихэнд нэг настай эмэд хүмүүс судал тавьж өгдөггүй. Угаасаа анханасаа хуулиндаа хинэн төрүүлж ирж суусан тэр хүн л суух болно гэж заасан байгаа байхгүй юу. Нэг ёсондоо хөгшин настай хүүхэд байна уу, залуу байна уу, ямар ч хамаахгүй төрүүлж ирж суусан л бол тэр хүн суух л болно гэсэн үг. Ууг нь бол ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол хөгшин хүний биеийн муу удаан загсаж болохгүй болохоор залуу хүний оронд суух нь бол нэг талаараа зөв, тийм үү? Тэгэхээр яасан байх нь хүмүүс гэдэг чинь хоорондоо иймэрхүү байдлаар ялгаатай байдаг болохоор хууль дүрм болон хүмүүст адилхан тэгш ингээд хүртээмжтэй зөв ашигтайгаар үйлчилж чадахгүй гэсэн. Энэ хуулинд хөгшин настай бие муутай хүн суудал тавьж өгөх ёстой гэж заагаагүй, тусгаагүй, тооцоолоогүй болохоор энэ тухайн хуулийн сул тал нь болно гэсэн үг. Нэг ёсондоо хуулийн цоргой гэж ярьдэн штэ, тэр нь болно. Тэгээ Айна Гожигийн философиор болохоор заяа саяны дүрм журмуудын сул талыг нь олж хараад өөртөө давуу тал болгон ашиглаад стратегийн зөв ингээд үйлдэл хийх явдал واخгүй юу. Шудраг ёс гэх мэтийн нэг тиймэрхүү нэг худлаа хий хоосон бахархлууд идэв штэ амир. Тиймэрхүү сэтгэл хөдлөлүүдээ зүгээр л авч хаяад тэр дүрм журмынх нь ингээд сул талыг нь олж хараад өөртөө давуу тал болгон ашиглах явдал юм. Жишээлбэл тэр сая ингээд багшаас оноо худалдаад авчиж байгаа юм тийм үү? Учир нь сургуулийнхын систем нь оноог бараг бүх зүйл ашиглаж болно гэж заачсан байгаа болохоор л иймэрхүү оноо худалдаж авахыг ингээ хоригдсан тийм заалт байгаагүй. Нэгээс нь энэ нөгөө нэг хуулийн цоргой буюу энэ дүрмийн сул тал нь болж байгаа юм. Түүнийг нь Айна Гожи олж хараад багш дээрээ очоод Сүдөөд нэг оноо худалдаж авч өгсөн хэрэг. Үүнийг нь өөр хүний өнцгөөс харах юм бол яалтчгүй нэг шудраг бус авилга шиг харагдана. Гэтэ үгүй энэ дүрмэндээ л тэгээ заачсан байгаа болохоор түүнийг нь л Айна Гожи дагсан төдий. Би та нарт авилга авах нь ерөөс зөв гэж хэлээгүй шүү зөө. Эцэст нь ихэд Айна Гожи өөрийгөө ерөөсөө илчилдэггүй хүмүүст La Rochefoucauld-ийн хэлснээр болов өөрийнхөө төлөвлөгөө чадварыг ингээд нуунд алдах хаваас чиний дайсан чиний дараагийн нүдлийг юу болохыг таамаглах боломжгүй болно гэж хэлсэн байдаг. Яг л үүнтэй адилхан Айна Гожи дайсандаа мэдэгдэхгүйгээр илүү чөлөөтэй хөдөлж огломонд ялах магадлал нь илүү өндөр болдог л гэсэн үг. Сая харсанчлан шалгалтын материалыг ангийнхандаа тарааж өгдөг хэсэг дээр Кушитад хамаг нэр төр харагдах байдлыг өгөөд өөрөө л зөвхөн үр дүнгийн харсан бол тэгээ болоогүй суудаг. Тэгээд энэ бүх явдлын дараа ч гэсэн Айна Гожи яаж Сүдөөд нэг оноо авч өгч чадсанаа тайлбарлахдаа Сүзүнийг энэ бүхнийг хийсэн гэж худлаа хэлдэг. Тэгээд дараа нь хүн болгоныг явсны дараа Кушитаасаа уцаа мартаж явчихж Айна Гожи тэгээд утсыг наваач өгөх араас нь гарсан чинь Сүзүнэ гэрээсээ өөр тийш яваад эхэлдэг. Тэгэхээр Айна Гожи гайхаад араас нь цэмээрхэн дагаа явлаа. Тэгээд очиод харсан чинь юу вэ? Нөгөө нэг сайхан сэтгэлд өхөөрдөм охин чинь зүр шаал өөр хүн болцсон Сүзүнэг хараагаад хийгээ зогсож идэв. Гай болж Айна Гожигийн утсан дуурайд баригдчихдаг шүү. Йоо тэр царайг нь харалтаа. Йоо. Юм болгон хоёр талтай гэж өстэй үний юм аа. Кушида ингэж хэлдэг. Хэрвээ саяны явдлыг чи хүнд хэлэх юм бол нь штэ. Чи намайг хүчингдэх гэж оролцсон гэж би хүмүүст хэлэх болно шүү. Нотлохоо гэж юу? Нотлохоо нэг лин байна гэд. Йоо. Айна Гожиг урам нь угарсан уу ясна. Нүдэн янснаа Кушидагийн сангийн нөгөө нэг амар сайхан дурсамжуудаа бодлоо. Ийм охин болчих гэж тэ арайчтай л гээд.
Ямар ч хэлсэн мань хоёр бие биенээсээ нуух нууцтай л болж байгаа шиг л байна. Ингээд 6 дугаар сар болсон байна. Ангиудын оноо гарсан байна. Харж байгаачлан манай D-ing бас яах вэ? Бас 87 оноотой болчихсон байна. Ямар ч энэ сардаа хэдэн yen авах юм байна. Тэгээ заяа B guys-ийн ABCD гэсэн ангиудын яг төлөөлөгчтэйг нь харуулъя заяа. За А ангийн төлөөлөгч Саканаяги гэдэг нэг юм охин байгаа. За Б ангийн төлөөлөгч Ичиносе гэдэг нэг юм охин байна. С ангийн гэдэг Руин гэдэг нэг юм хулиган байрын гар байна. За D анги бол ойлгомжтой манай Айно Кожи болон Сүзүнэ 2. Миний анзаарснаар бол энэ B ангийнхан ингээд айгүй сайн хүүхдүүд байдаг, хичээл сурлагатай амар мундаг хүүхдүүд байдаг, багш нь жаахан аригчин л болохоос. Тэгсэн B ангийн нөгөө Ичиносе гэдэг нөгөө охин чинь Айно Кожиг дуудснаа миний найз залуу болоод жүжиглээд өгөөч гэж гуйдیں۔ Үгүй яах гэж байгаа юм гэсэн чинь өөртөө нэг залуу ингээд үерхэх санал тавьсан гинэ. Тэгсэн чинь яаж гомдохгүйгээр үгүй гэж хэлхээ ойлгодог гинэ. Үгүй болил доо энэ. Лесби байж тээ. Тэгээ яг Айно Кожи өөр чи хайртай хүндээ тэгэл хариултаа үнэн зөвөөр нөөрөө хэлэхгүй юу надаар яах гээд байгаа ингээд яваад өгдөг. Тэгээ яг энэ асуудал нэг нь уйлал дуусч байгаа юм л та. Маргааш Айно Кожи сургуульд ороод ирсэн чинь нэг нь томоохон чих юм уу асуудал үүсчихсэн байла. Сүдөөдсэн ангийн 3 хулиган гомдол мэдүүлсэн байла. Мань сүдөө очоод тэр 3 хулиганыг зодчихсан юм шиг байна. Сүдөө өөрөө хэлэхдэггүй наа чин би аргагүй хамгаалт байсан штэ өөрийгөө хамгаалт байсан. Тэр гурав ч өөрсдөө ихлээр зудаан үсгээд исэн юм чин би өөрийгөө хамгаалсан гэд. Даанч нөгөө энд нөгөө нотлох баримт байхгүй болохоор өөрийнх нь эсрэг болчиход байгаа юм байна л та. Тэгээд 7 хоногийн дараа энэ сүдөөгийн хэргийн талаар сурагчдын зөвлөлийн дараа хурал хийнэ гэсэн байла. Тэр хурлын үеэр сүдөөг энэ сургуулаас хөөхгүй юу гэдгийг шийтгэл юм шиг байна. Ядаж байгаа нөгөө энэ сүдөөгийн асуудлаас болоод D ангийн орж ирэх ёстой хэдэн йенийг нь бүр тэгэлцсэн юм биш үү? Тэгэл нөгөө нэг ангийнх нь нуурлаад сүдөөгоос болоод бид нар мөнгө авч чадсангүй гэд. Сүзүнэ Айно Кожи ярьснаа энэ сүдөөг ер нь хөөлөгчүүлээсэн юм байнга хил ам татлаад ингээ ангийн онооноос хойш татаад болохгүй юм аа гэд. Тэгсэн чинь Айно Кожи хэрвээ А анги болъё гэж бодож илээ байл нэг ч хүүхэд хөөлөхгүй байх ёстой байхаа. Бид нар яг одоо S систем гэж яг юу болохыг мэдэхгүй байгаа. Хэрвээ хүн хөөлөгч юм бол одоо ч би ч гэсэн ирээдүйд маш том ингээ онооны алдагдал хүлээж магадгүй гэд. Тэглээч бас сүдөө ч н атлетик болохоор сакс болиул энэ төр сайн тоглоно гэд хэлдэг. За яг ямар ч лсэн сүдөөг ингээ хөөлөхгүй гэж үзээд өдөржингөө ангиараа нотлох баримт тайсан. Үгүй нохоод болоо юу ч олоогүй. Нөгөө Б ангийн Ичиносе сайн ирснээр бас сайн дураараа туслая л гэж байлаа. Тэгээ Айно Кожи тохиолдлоор Ичиносенд мөнгийг шилжүүлэх арга зааж өгч байгаад нэг юм сони юм болоод харчдээ. Нөгөө Ичиносегийн дансанд нь бүхэл бүтэн 2 сая йен үүдий. Ойролцоогоор Монгол мөнгөөр одоо 40 сая төгрөг юм шүү дээ. Яаж ийм их мөнгөтэй байгаа юм бол? Тэгсэн нөгөө гомдол гаргасан сайн анги нь одоо юу вэ зүгээр диско бааранд орсон зүгээр саагж наагаад архитаар задлалцсан хэвээр гоё явж штэ. Нөгөө нэг толгойлогч рүүийн зүгээр охиноор шампансыг задлалцсан хэвээр нэрээ дарс шимээл тэгснэ хажуудаас нийгэр хамгаалагчтай. Гаднаас тэгсэн чинь нөгөө нэг сүдөө зодуулсан гэдсэн нөгөө гурвынх нь нэг нь ороод ирдээ. Тэгэхээр нөгөө нийгэр хамгаалагч нь гүйж чингуудаа дахиад нэмээ балбаа ич тийм. Пүү цус нөштэй хольсон амтэн зүгээр ширээн дээр тас гэл 50 гуудаа нүрийг харуулснаа. Рүүийн тэрэн дээр нь арх хасгаал. Одоо л чи яг үнэмшилтэй харагдаж байна. Сайн жүжиглэх ёстой шүү чигээд явуулч тийм. Энэ бол яалтчгүй сүдөг зүгээр гүтгээд байгаа юм байна л да. Мань Руины D ангиас хүн хөөлөх гэсэн нэг арга юм шиг байна. Тэгэл Айно Кожи гэртээ ирсэн чинь нөгөө эдэн зүгээр ёо түлхүүр тааруулаад ороод ирсэн өөрийнх нь гэрт зүгээр тухалцсан бүр даварцсан байдаг гэж тарина. Зүзүнээр нь хүрээд ирдээ. Тэгснэ би Сакураг сэжиглээд ахын Сакура энэ тухай мэдчихэж магадгүй хэлдий. Яагаад Сакураг чи сэжиглээд байгаа юм гэсэн чинь хүн болгон сүдөөрөө харж байхад зөвхөн Сакура л ингээд доошоо хараад исэн гэдэг. Гэхдээ нэрэл тэр нэг Сакура гэдэг нэг охин үнэхээр харцсан байж тараад бүр зургийг нь авцсан байдаг шүү. Маргааш нь тэгээ Кушита Сакура дээр очиод энэ хэргийн талаар юм мэдхүү туслаач гэд гуйхт нь үгүй гэж зөрүүлэггүй салгалаж байгаа камера эвдэлчтэй. Мань Сакура чаа ингээд нэг тийм мэчимт хийж гэх юм уу юу интроверт бусадтай холбоо тогтоохоос айдаг охин бололтой. Маргааш нэрийн Сакура чаа Кушита сан бол Айно Кожи хоёроос хамтдаа дэлгүүр яваад миний камерыг янзлуулад өгөөч гуйдیں۔ Тэгэхээр нөгөө гурав тэгээ хамтдаа камерны сасур дээр очтیں۔ Тэгсэн чинь худалдагч нь одоо яагаад юм бэ ёо Сакура чан руу амир донтой харц шидэж мэдээ наагаад тэгснэ камерыг нүзэж байсан за ерөөсөө юм ёо засвар төгчих энэ дээр баталгааны утсан дээр нэр болон дугаараа бичээрэй гэхэл ёо нөгөө Сакурагийнх нөгөө гарын салгалаад дугаараа бичгээс айгаад болдоггүй. Тэгэл манай нөгөө Sigma Ayano Koji ч тэгэл тэрнийг нь мэдээлээд мань донтой залуугаас аваад оронд нь өөрийнхөө дугаар болон нэрийг бичээд явуулчихдаг. Тэр яалтч худалдагч нэг сэвтэйгээр байд юм аа. Мань Сакура чаны дугаарыг нь авч чадсангүй дотроо уурлаад идэг. Тэгээд эцэст нь Сакура чан сүдөөгийн хэргийн талаар шүүх хуралд нь оролцоход тусалъя гэж хэлдэг.
Кушида тэгээд Аяна Кожид нэг зураг харуулдаг лээ. Тэгсэн чинь юу вэ? Нөгөө Сакура Чан ч өөрийнхөө зургийг аваад интернет тавьд юм шүү дээ. Тэгээд энээс нь болоод хүмүүс түүнийг стокердод идэм байнал та. Тэгээ гадуур явахдаа хүн дагуулж явахгүй болохоор нөгөө стокерууд дагчих байх гээд айдаг юм байна л та. Хөөхий тэгээд үлийгээж тэгээд зургаа интернет тавьдаг байна энэ одоо. Маргааш нь ч боллоо нөгөө Сүдогийн шүүх хурлын өнөөдөр болно гэсэн гинэ. Тэгшинцээ Сүзүнэ Аяна Кожи руу харснаа. Чи ягаад Кушидатай сүдүүд явуулдаад байгаа юм гэж авдیں۔ Йоо зүгээр мэн Сүзүнэ Аяна Кожиг Кушидатай хардаад байгаа юм шиг байна. Тэгэхээр Аяна Кожи за хайртай бол хайртайгаа хэлжээрээ гэж байгаа юм чинь. За тэгээгүй л дээ. Зэ ингээд асуудалтай Сүдогийн шүүх хурал ингээд эхэлж байгаа юм да. Энэ шүүх хуралдааны гол сэдэв юу вэ гэхээр D ангийн Сүдо C ангийн 3 нөхрийг зодож танхаарсан хэрэг байлаа. Ядж байгаа нөгөө шүүж байгаа хүн нөгөө сурагчдын зөвлөлийн дарга байж таардیں۔ Тэгээд нөгөө Сүзүнэгийн ах нь байж таарад нөгөө гүлэг болчиход болдгоо. Тэгэхээр Аяна Кожи сайн гэж игдэж хайж байгаа нөгөө босгоод жинхэнэ нөгөө доторх нохоог нь гаргаж ирж байгаа хоцолж өгч байгаа юм чи. Тэгээд нөгөө Сакура Шана дуудаад нөгөө зургийг нь үзүүлээд тэг ядж байгаад айл зургийг нь гаргаад байгаа юм. Энэ зургийг дарахтаа яаж сонин дарцсан юм бэ? Манай Сүдогийн талаас тэгээд өчнөө олон нотлог баримт гаргаал тэгэл үзлээ тэгэл барсангүй шүү ялтчихгүй. Тэгээд сурагчдын зөвлөлийн дарга нь сүлд нь ингэж яад өгөндөг. Хоёр тал хоёулаа ямар нэгэн нотлох баримт алгаа. Тэгээд хоёулаа л худлаа яриад байгаа юм шиг байгаад байна. Тэгээд 3 хоногийн дотор хоёр талын аль нэгэн нотлох баримт олж ирээд дахин шүүх хуралдаа хийх болно гэд өндөрлөдөг. Тэгээ гараад ирсэн чинь Аяна Кожиг зүгээр үжсэн чинь нөгөө сурагчдын зөвлөлийн даргад яагаад нэг комо юм хайш. Би яг хаанхын хүлгэн болчоо юу төлөвлөд байгаа ингээд нас. Маргааш нь тэгээд Аяна Кожи Сүзүнэ хоёр Сүдогийн тэр зудалсан газар нь янз бүрийн нотлохоо олж хулуу гэсэн найдлагатай тэр аваар юм хараад явжсэн чинь харин Сүзүнэ нэг юм болоод харчдээ. Тэр нь хяналтын камер байдаг. Тэгээд Аяна Кожи Сүзүнэ хоёрын толгойд нэг юм төлөвлөгөө орж ирсэн. Тэнгүүтээ Аяна Кожи Кушидаг ашиглаж байгаад нөгөө зодуулсан гэхээ C ангийн 3 гарыг энэ газар дуудуулж авчирж ирдэг. Тэгээ нөгөө гурыг хүрээд ирэхээр нь Сүзүнэ Аяна Кожи хоёр амар гоё кул постаа гарч ирсэн ээ. Дээшээ хардаа 3 малаа гэсэн чинь дээшээ харсан ч хяналтын камер хоёр талд нь хоёуланд нь байж идэг шүү. Тэгээ нөгөөдөл чинь шок болж байгаа юм чи. Энэ яахаар камер өгдөг лээ. Үгүй тэгээс сургууль бид нарыг мэдчихсэн бол та нар яагаад бид нарыг дуудсан юм гэж асуудаг. Аяна Кожи ингэж хэлдэг. Таагуурын зодолцсон бичлэг бичигдсэн байгаа. Сүдөө та нарыг зодсон нь бол яалтч үнэн. Тийм болохоор сахилгын арга хэмжээ авах бах. Гэхдээ C ангийн та 3 бүр худал мэдүүлэг гаргаад худал шүүх хурал хийлгэсэн болохоор та 3 бол шууд батаараа хөөгдөх болно гэдэг. Тийм болохоор 3 талынхаа ангид гурууланд нь гохирлтой байгаад байна. Та 3 зүгээр л тэр хараал идсэн гомдлоо буцаачих. Тэгэх юм бол хоёр талдаа ямар ч гохирлгүй үлдэх болно гэдэг. Түүний сургууль ягаад мэдж байгаа юм бол хариу арга хэмжээ авахгүй байх гэж асуухт нь Аяна Кожи сургууль бид нар зүгээр цаг өгөөд өөрсдөө энэ асуудлаа шийдчих болов гэдэг шалгаж байгаа юм гэдэг. Тэгэл нөгөө гурван тэгээд жаан тэнийг юм ямар тэгээ гуруулаа энэ сургуулаас хөөгдөлтэй нь штэ. Тим юм гэж одоо юу байх вэ? Тэгээ яах чаргагүй байхгүй мэдүүлгээ буцааяа гэдэл тэгээд зөвшөөрчдөг шүү. Үгүй тэгсэн чинь манай Аяна Кожи тэрний хяналтын камеруудыг нь өөрөө хуурамчаар зоочсон байсан юм штэ. Нэг эсэндөө тэр камерэнд нь Сүдогийн зодолцсон бичлэг бичигдээгүй байсан юм байна. Мань хүн зүгээр хуурамч камераар тэр C ангийн 3 гарыг зүгээр манипулейт хийгээд тархийг нь угаагаад зүгээр мэдүүлгийг нь буцаачдаг байж тээ. Йоо зүгээр шоглоо хийцэн байж тээ. Галзуу. Тэгээ байжсэн чи Сакура ч Аяна Кожи руу залгаж ийн. Уцаа авсан чинь Аяна Кожи гэснээр тас гэж тасарчдیں۔ Гүч одоо яаж ийна гэд. Тэгсэн чинь зүгээр нөгөө нэг камерын засвар дээр байсан нөгөө нэг донтог ай чинь зүгээр Сакураг зүгээр доороо оруулсан бүр хүчээр хийх гээд бүр амжуулах гэж идэг шүү. Азар Аяна Кожиг дуудаж амжаад нөгөө Аяна Кожиг цагдаа дагуулад төрөөд ирдэг. Тэгээ Сакурад Аяна Кожи баатар шиг санагдсан уу яасан уу манай хүн жахан хайртай болчих шиг болсон. Түүний дараа Аяна Кожи коридороор алхаа явжсэн чинь нөгөө нэг сурагчдын зөвлөлийн даргатай таарчдээ. Чи чих чадварлаг сугны ус юм а тий. Тэр гурыг мэдүүлгээ буцаах болсон шалтгаан чи үздэй тий. Чи энэ бүхнийг төлөвлөсөн тийм үү? Одоо чи миний сугны ус болон заяа. Алив сурагчдын зөвлөлд ороод ир гээд Аяна Кожиг сурагчдын зөвлөлд орохыг урьдаг. Энэ бүх төлөвлөгөөс үзүүнэг л гаргасан. Тэгээд ч би энгийн сурагчийн амьдралаар тайван амьдрмаар ингээд татгалцчихдаг. Хөөхий нөгөө манай Аяна Кожи тархитуулсан гурав тэгээд дарагдаа зодуулж байгаа юм л та. Тэгээ рүүийн нөгөө гурваасаа Сүзүнэ Аяна Кожи гэдэг хоёр нэрийг мэдэж авдаг. Ер нь тэгээд юу гэж guys? Аяна Кожигийн manipulate skill бүр одоо л дүнгиж эхэлж байна. Дараагийн эпизодд бүр амар юм толгой тесэрмээр юм болох болно. Тийм болохоор та нар зүгээр л контентод дуустал үзээд subscribe дараарай. Тэгжил хүсье. Ийхүү Японд хичээлийн зуны амралт эхэлсэн байна. Өнөөдөр хичээлийн зуны амралт гэснээс Японы хичээлийн хуваар нь бүр амар урт юм байлээ. Ингээ 4 сард хичээл нь орж байгаа заяа ахлах сургууль нь. Тэнгүүтээ дараа жилийнхаа 3 сар хүртэл тасралтгүй хичээл орчдөг боддоо. Дунд нь нэг 7-оос 8 сарын хооронд нэг ганцхан сар л амардаг.
Түүнээс биш нэг амраад байхгүй. Нэг жилдээ нэг ойролцоогоор 2 сар л амарч байгаа байхгүй Японы сургууль. Тэгсэн чинь Монголын сургууль юу вэ? Бараг 4 сар амраад байгаа юм ёо. Гэтэ ялтчгүй манай Монголын цаг агаар нь хэцүү тэгээд яж байгаа тийм утаан ч юу юм те. За тэр чи яах вэ? Манай ангийн нэг зарим бүтэхгүй хүүгүүд нийлээд хоорондоо нэг төлөвлөгөө зохиогоод байгаа бол те. Тэр төлөвлөгөө нь октын хувцас солидог өрөөнд нууц камер байрлуулах юм байна. Нэг бодлын дон тойж юм шиг тэгсэн мөртлөө эднэр баа нөхөрхөд ганцаардаад байгаа юм бах уу. Манай Аяна Кожи хамаг октыг нөөртөө авчиж байгаа юм чинь. Сүзүнэ маань Аяна Кожигийн шахалтаараа анх удаага зуны амралтаараа гэрээсээ гарч хамт усан байсам явахаар болжээ. Мань Сүзүнэ зүгээр зуныхаа амралтаар гэрээсээ ерөөсөө ч гараагүй бүтэн хичээл хийсээр байгаа таарсан байдин шүү. Чаавас. Тэгж явж байгаад нөгөө нэг ангийн дарга Ёсукетэйгээ таарчдээ. Өө тэгсэн чинь хажуудах нөгөө шар үстэй охин нь өөртөө үргэцсэн биш бүр. Энэ охиныг нь Каруизава гэдэг юм байна. Үүний дараа усан байсан хамт орохоор төлөвлөсөн мань хэд маань хоорондоо цуглараад тэгээд хамтдаа дотвч ордог. Йоо. Тэгээ яг манай охтод маань хувцас сэлж байгаа юм л да. Тэгж хувцас сэлж байхдаа бас хөөрхөн бяцхан хоорондоо хайрын тухай яриа хийгээд байгаа юм. Бүгдээрээ л Аяна Кожиг яриад идэг шүү. Бүр би ангийн ичинасаа хүртэл Аяна Кожи сайн болсон юм шиг байгаамаа. Тэгээд л манай ангийн хүүгүүд ганцаардах нь аргагүй л дээ. Зөвхөн ди анги гэлтгөө бусад ангийн охтууд хүртэл Аяна Кожи тайртай болчихор ч одоо яах болж байна тийм биз дээ. Нэгэ хариу. Нэгэ сонсож гинөө хариу. Нэг сонсож гин. За хайж дулаан ажиллагаа эхэлсэн шүү guys. Бүгдээрээ яг төлөвлөсний дагуу явах ёстой шүү. Бүх хүн болгоны хичээл зүтгэл энд хамаарна гэдгийг бүгдээрээ сайн ойлгоогоор. Хүн болгон хичээх ёстой шүү. Бүгдээрээ хичээл шүү. Нэг ойлголоо. Нэг хоёр төлөвлөсний дагуу та нарыг хүмүүсийг сатааруулж явах оронд октын хувцсны өрөөнд шал угааж байгаа тэмдэг тавиад дотор нь хяналтын камерыг тавих болно. Та нар хүмүүсийг октын хувцас солих өрөөрөө яагаад явуулж болохгүй шүү. Цаг сайн хожоорой. Нэг ойлголоо. Нэг хоёроо сонсож гин үү? Нэг хоёроо байна уу? Сонсож гин үү? Нэг хоёр сонсож гин. Наа чин камер сүрлүүлэх явц ямар байна да? Яг үндэ амар хэцүү юм байна. Би чадахгүй юм шиг байна. Энэ амар хэцүү юм байна. Зүгээр чи бууж өг ёсгүй шүү нэг хоёроо. Бидний итгэл нөхдий чинь найдвар байгаа цагт чи бууж өг ёсгүй. Нэг хоёроо. Намайг уучлаарай. Би ичиг болно. Нэг хоёроо сонсож гин үү? Яг одоо наанаас яаралтай буц. Чамайг буцсны дараа нэг солигдож хяналтын камерыг сөөлөх болно. Нэг хоёр ойлголоо. Зөвлөг гэж миний гид зүгтүүд нь би яаралтай 0 орохгүй бол болохгүй нэ. За явлаа шүү. Үгүй. Нэг сонсож гинөө, нэг сонсож гинөө. Нэг сонсож байна. Яг одоо яаралтай наанаас хурдан буц. Юу болсон бэ дарга? Сиангийн рүүний шал угааж байгаа тэмдэг тоохгүй, шиглөө шууд дайраад ороод ирлээ. Яг одоо наанаас буц үгүй бол чи баригдах нь вэ? Дарга би яг дуусаж байна шүү дээ. Яг дуусах гээд байна шүү дээ би. Ямар нэгэн шийдвэр гаргаадах наанаас буц. Эсвэл би яаж хийж байгаа надад чинь анхаарлын тогтооход би. Би яг дуусах гээд байна дарга. Та яаж хийж байгааг надад зөвхөлүүлээд. Би яаралтай явах хэрэгтэй болчлоо. Нэг сонсож гинөө. Яг одоо чиний гадаа сүдөө хүмүүсийг тогтоож байна. Гэтэ нэг удах шинжгүй юм шиг болоод. Дарга би камера сүрлүүлээд дуусчихсан л да. Гэтэ би гарч чадахгүй шүү дээ. Дарга би яг яах вэ? Хэрвээ би баригдах юм бол би ч юу яриад байгаа юм бэ? Одоо ийм яриад ах цаг биш. Энэ хүртэл ирчээ буугаад өгчнө гэж байх ёсгүй шүү хөөе. Намайг уучлаарай дарга. Би дахиж тийм юм ярихгүй. Надад одоо Аяна Кожигоос тусламж хүсгээс өөр ямар ч арга алга. Ийхүү манай хайш долоо багийнхан маань үнэхээр азгүй гарууд зүгээр Сиэнгийн рүүийн тэгснээ сурагчдын зөвлөлийн дарга ангийн Саканаягийн энтер гадаа бүр яг ирсэн байж идэг шүү. Арцаагүй байдалд орсноос бол ямар санд Аяна Кожигоос тусламж хүсдэг. Нөгөө Аяна Кожийн тэгээ шууд ойлгонгууд нэг төлөвлөгөө бодож олоод сүзүнийг ашиглан хүмүүсийг сүзүүнээрээ дуудаж анхаарлыг нь сатааруулж чаддаг. Ийхүү манай хайш долоо багийнхан маань хинтж баригдалгүйгээр амжилттайгаар ухарч чадсан юм. Манай багийнхан нөө. Энэ явдлын дараа тэгээ сүзүнэ тэр камер дотор байгаа memory card-ыг аваа ичдэг л да. Ерөнхийдөө манай хайш долоо багийнхан маань хинтж баригдаагүй ч гэсэн төлөвлөгөө бүтлгүүтлээ. Камер нь ажиллагаагүй болчихлоо шүү дээ.